Сайн байцгаана уу? Би шинжлэх ухааны академийн биологийн үргэлжлэнгийн генетикийн лаборатори эрхлэгч Цэрэн Дулам гэж хүн байна. За тэгээ өнөөдрийн хувьд болохоор шинжлэх ухааны технологийн сангаас санхүүжсэн суурь судалгааныхаа зарим сэдвүүд яагаад судлах болсон тэр талаараа гээд хуваалцъя. За бид нэр болохоор Монгол орны ховор амьтдыг судлаа аваад тэдний төлөөлөх 4 ангийн амьтдыг сонгоо авч судалсан байгаа. За үүндээ болохоор махон дэвэр ирвэхээ Монгол орн ойтер хэрийн бүсээр тархдаг маш үзэсгэлэнтэй тийм сайхан ирвэхийг сонгож авсан. За хоёрдугаарт нь болохоор тул загас спорт агнуурын чиглэлээр маш бас түгээмэл агнагддаг экосистемдээ маш өндөр ач холбогдолтой эцэд жилийн эхлэхний хамгийн дээр байдаг хамгийн том тийм загас байгаа. За 3 дугаарт нь болохоор ой шигнөхөө буюу Монгол орны бас улаан наманд орсон ховор нүүдлийн тийм шувууг жижиг шувууг авч судалсан. 4 дугаарт нь аргал хоньыг авч судалсан юм байна. Аргал хонь бол Монгол орнд бас эдийн засгийн нэлээд ач холбогдолтой жил болгон онцгой тоо квотоор ингээд өндөр үнээр агнагддаг тийм агнуурын амьтан байгаа. Бидний хувьд болохоор генетикийн судалгаа хийдэг генетикчид учраас судлагдаагүй асар олон амьтан байгаа л да. Энэ дундаасаа ингээ ховор учраас энэ амьтдыг юунд төрүүлж судлах шаардлагатай, хамгааллын үндэслэлийн шинжлэх ухааны үндэстэй боловсруулах шаардлагатай гэж үзээд тэгэхээр амьтдыг ингээ судалсан юм аа. За тэгээ аргал хонь тул загасны хувьд бид бүхэн бас ингээд хамгааллын зөвлөмж гаргасан байгаа. За тухайлбал ингээ аргал хонь бол ингээ биеийн хэмжээгээр бүс нутгаараа янз бүр үүдэг байгаа. Тэрнээсээ хамаарат бас нөгөө агнагдах үн ханш нэр нь өөр тогтогдсон байдаг. Тэгээ яг яаж хамгаалвал зохистой юм бэ гэдээ одоо талаас маргаантай байдаг юм байна. Тэгээд бидний судалгаагаар бол алтай тэгээ говь хангааг ерөнхийдөө нэг бүс болгоод тэгээ хордол сардаг гэсэн ерөнхийдөө 3 хамгааллын бүс болгож хуваавал зүгээр гэсэн дүгнэлтэнд хүрээд 3 тусдаа хамгааллын менежментээр зохицуулж одоо хамгаалах нь зүйтэй гэж үзсэн байгаа. Тухайлбал аргал дээр гаргасан зөвлөмжтэй тусгасан бас тулгамддаг асуудлын талаар хэлэх юм бол дээжний асуудал гэдэг энэ зэрлэг амьтан ингээд одоо тэр болгон генетикчид бид нар бол ингээ араас нь хөвгөөс яг дээж авах боломжгүй. Тэгээд жил болгон нэгэнтээ ингээ агнагдаад тухайн популяц тухайн сүргээс ингээд ялангуяа хамгийн том биетэй ингээ эр амьтад нь их агнагддаг. Тэр генисаа ингээ тусд алга болж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм учраас тэрэнд мониторинг хийх тийм байнгын олон жилийн тийм судалгаа ер нь тийм бодлого хэрэгтэй байгаа. Тэгээд тэрний үднээс бас тусгай зөвшөөрөл олгодог ч юм уу. Тийм бодлогынхаа төвшөнд агнагдж байгаа амьтан болгоноосоо ингээд дээжийг наваад бид нарт энэ генетикийн дээжийг бас ингээд судлаачтай илгээж ивэл бас их зүгээр байгаа. Үүнийг бас энэ зөвлөмжөндөө бас онцгойлон тусгаж өгсөн байгаа. Тэгээ нөгөө тал нь бас хордол сэрдэгт байдаг тийм тусгаарлагдсан популяц байгаа юм. Одоо өөр аргалуудтай ерөөсөй холилддаггүй. Тэр маань болохоор алтай аргалтайгаа илүү ойролцоо гарсан. Тэгэхээр хэрвээ шаардлага гараад нөхөн сэлбэгч юм уу тех шаардлага гарвал алтай аргалуудаасаа сонгож бас илүү тэр популяцыг одоо баяжуулал зүйтэй байна гэсэн бас дүгнэлтүүд гарсан байгаа. Шинжлэх ухааны технологийн сангаас зохион байгуулж явуулдаг Science X podcast-д энэ удаагийн дугаарт ингээ урьж оролцуулсанд баярлалаа. Улсын хөгжил шинжлэх ухаанаас ихтэй.